За сайн байцгаана уу. Өнөөдөр хэдүүлээ бясалгал гэж юу вэ гэдгийг ярилцсанаа. Тэгэхээр энийг болохоор ерөөсөө шашин талаас нь биш, арай шинжлэх ухаан талаас нь ярилцвал илүү тохиромжтой болов уу гэж бодож байна. Тэгэхээр хамгийн ихний миний нэг асуултын заяа. Бясалгал гэдэг үгийг сонсонгоо танд яг юу толгойд ч орж ирж байна. Хамгийн түрүүн те таны толгойд яг юу орж ирж байна. Тийм болохоор ингээл нүдэн анаал ингээл нөгөө ингээд бадамлын ухаан судлаар сууж байгаа. Тэ эсвэл нэг тийм уулын орой дээр ч юм уу эсвэл агууд сууж байгаа ч юм уу тийм лам эсвэл одоо тийм нэг тэ нэг тийм хүний тийм дүрслэл айгүйх буугаад байдаг аахгүй юу? Маш олон жилиг ингэж нөгөө энэ бодит амьдралтай ахуй амьдралаас ингэж салаа зөвхөн одоо бясалгалын зам мөрийг хөөсөн. Тэгээ тэрнийхээ хойноос явж байгаа тийм лам ч юм уу эсвэл одоо нэг тийм одоо нэг цагаан хувцастай одоо уулан дээр сууж байгаа хүн ч юм уу тийм хүн болгоны тийм ойлголтууд ерөнхийдөө тиймэрхүү байгаад байдаг. Гэхдээ энэ нь буруу ойлголт ерөөсөө биш. Гэхдээ ингэж ойлгосноор бид нарт ямар буруу ойлголт төрдөг вэ гэхээр энэ бясалгал чинь тусдаа нэг хүмүүс зориулсан тий нэг ясандаа эн чинь нөгөө нэг буудтай шиг хүмүүс зориулсан нэгэнт одоо амьдралаа лам болгохоор шийдсэн тэдгээр хүмүүс зориулсан зүйл яа тэрнээс биш өдөр тутмын одоо энгийн хүнд тий одоо нөгөө хар хүн гэж хэлдэг шүү дээ лам биш хар хүнд бол ямар ч хэрэггүй зүйл юм байна гэдэг тийм ойлголт байгаад байдаг хгүй. Тэгэхээр энэ дээр бид нар маш том алдаа гаргадаг гэсэн үг. Тэгэхээр энэ үг нь бол бясалгал гэдэг чинь зүгээр анхаарал, амьсгал, таны бие махбод энэ одоо байгаа энэ мөчтэй эрэхтэй ер нь тэр энгийн зүйл ахгүй. Гэтэл бид нэр энийг болохоор нөгөө яг нөгөө өнөөдрийн хүртэлх ойлголтоороо тийм шашинтай ч юм уу эсвэл нэг арай өөр хүмүүстэй ойлгоод хийдэг хүмүүс юм тусдаа төрдгөө тий энгийн хүн бол бясалгал хийж болохгүй. Бясалгал гэвээ одоо ингээл нөгөө бясалгал гэж ярих юм бол намайг ч баг л лам болж байгаа юм уу, гэлэмаа болж байгаа юм уу, авшиг хүртэж байгаа юм уу тийм сонь юм асуултууд айгүй хэрдэг байхгүй. Одоо юу гэдэг тий ингээд бясалгал хийнэ гэх тэгмүүд за чи тэгвэл баг л ингээл тий одоо энэ энгийн амьдралаас баг татгалцсан уу тий одоо баг л юм мэдтгүй юу өсдгүй юу ч юм уу тий нэг тийм сонь асуулт. Сүүлийн үед болохоор ганы талаас нь ингээд айгүй тэмдний хүмүүс зориулаг. Ер нь бол энэ шинжлэх ухаан болохоор бясалгалыг олон янзын хэлбэр уламжлал байдаг. Ер нь бол бясалгал гэдэг нь анхаарлаа зориудаар нэг зүйл чиглүүлж анхаарлаа зориудаар нэг зүйл чиглүүлж одоо анхаарал тэнж алгуулсан үед тэрийгэ шүүлтүргүүгээр эргүүлж авах дадлага энийг л хэлээд байгаа байхгүй. Тэгвэл ингээд энэ тодорхойлтны 3 хэсэг биш үү те тэрийг зориудаар чиглүүлэх гэж байгаа. Санамсаргүй биш. Та өөрөө сонгоно гэсэн үг. Та өөрөө санамсартайгаар буюу санамсруу өөрөө сонгоод тэрийгэ одоо жишээлбэл амьсгалаа, биеэ, дуу чимээ ямар нэгэн зүйлд өөрийгөө одоо юу гэдэг те анхаарлыг тийшээгээ оруулна гэсэн үг. За ихэнх одоо бясалгал маань ерөнхийдөө амьсгал дээр өөрийн амьсгал дээр тий ер нь бол тэр анхаарлыг амьсгал руу л авчирч байгаа гэсэн үг байхгүй. За анхаарал одоо бодол тэнсэн үед одоо энэ нь бол хэвийн гэж одоо тэнсэн үед одоо бодол одоо ингээд орж ирнэ тий нэг ийш тийшээ ингээд тэнэд алга болно шүү дээ. Тэр бүх бодлыг одоо хэвийн гэж үзээд харин тэрийг зүгээр л мэдэрнэ. Ерөөсөө энэ хэвийн одоо энэ миний бодол ингээд тэнэд алга бодол орд юм байна гэд. За жишээлбэл ингээд хүмүүс хэлдэг байхгүй ингээд бясалгал хийдэг хүнд бодол орж ирэх байх тийм бодол ороод ирэнгүүт энийгээ буруу хийж ингээд болчдөг. Гэтэл яг үндэ бодол орж ирж гин тэрэнд одоо нэг өсөндөө бид нэг хаяг өгчөж байгаа гэсэн үг байхгүй одоо анхаарлаараа энэ бодол орж ирлээ энэ бол бодол шүү гэдэг дээр нэг тийм юм наачаад тэгээ үргэлжлүүлээд анхаарал дээр ирэх энэ процессыг хэлээд байгаа байхгүй гэтэл хүмүүс болохоор эсвэл юм тусгай зориултын хүмүүс хийдэг одоо тэр зориултыг хийдэг хүмүүс нь болохоор ерөөсөө тийм бодол байдгүй тэгээ ерөөсөө шууд бясалгалынхаа төлөвт ордог гэж боддог гэтэл үгүй за бас нөгөө нэг бясалгалыг айгүй шашин гэж ойлгоод байдаг байхгүй юу? Анагаах ухааны эрдэмтэд болохоор 1970-аад оноос хойш үл бясалгалыг шашны агуулгаас нь ер нь тусгаарлаад ингээд энийг судалж эхэлсэн. Шашнаас жоохон тустай байна гэдгээр нь одоо хамгийн одоо нэг тийм олонд хүрсэн нь болохоор MIT-гийн John Kabat-Zinn гэдэг хүний MBSR гэдэг тийм одоо хөтөлбөр байгаа. За энэ бол маш олон хүмүүс сонссон байдаг. Энэ болохоор mindfulness based stress reduction буюу те mindfulness гэж одоо бид нар аягүй их мэддэг болсон шүү дээ тий. Тэгээ Монголд бас энэ сургалтууд нь аягүй их байж байгаа. Монгол хэл дээр те Oxford ингээд байдаг. Тэгэхээр энэ mindfulness based stress reduction MBSR гэдэг нь болохоор маш олон одоо яг айгүй тийм одоо юу гэдэг орчин үеийн шинжлэх ухаанд суурилж боловсруулагдсан бясалгалын хөтөлбөр юм байна. Энэ хөтөлбөр нь болохоор ямар ч тийм шашны агуулга байхгүй. Тэгэд энэ бүр эмнэлэгт хэрэглэхийг зөвшөөрөгдсөн. Тэгээд өнөөдөр бол дэлхийд даяар 700 гаруй эмнэлэгт ашиглагдаж байна. Эмнэлэг бол ерөнхийдөө нэг шинжлэх ухаанд суурилж одоо бид нар чинь ихэнх эмнэлгүүд чинь явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ эмнэлэг зөвшөөрөгдсөн ийм одоо бясалгал байт юм байна. Ер нь бол бясалгалыг болоор ерөөсөө тийм уур чадвар гэж үздэг.
Яг л дасгал хөдөлгөөн хийж байгаа юм шиг. За тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр бид нэр одоо нэг дасгал хийгээл одоо нэг эхний өдөр хийгээд аягүй хэцүү уучраа олдгоо тэгэл багаар хийсээр хагаад ингээд сайжраад идэх шиг бясалгал бол бас яг тэгэж өөрийн хичээл зүтгэлээр сайжирдаг тийм ур чадвар гэж үздэг. Тэгэхээр бясалгалыг хийхийн тулд бол та ямар нэгэн байдлаар өөрийн шашин итгэл үнэмшлээ заавал өөрчлөх солих тийм шаардлага бол байхгүй. Яг өөрийнхөө одоо жишээлбэл христийн шашинтай хүн одоо бясалгал хийж болохгүй гэсэн үг биш. Тэ ямар ч шашинтай бай тэр хүн бол одоо өөрийнхөө тэр итгэл үнэмшил шашныхаа хүрээнд байж болно. Тэр нь бол энэ бясалгал нь бол тэрэнд одоо нөлөөлдөг гэсэн үг. За тэгвэл орчин үед тэгвэл яагаад одоо сүүлийн үед хүмүүс дандаа энэ бясалгал ярьдаг болсон юм бэ гэх юм бол яагаад биднэрт бясалгал ингээд урд уртынхаасаа илүү огт ингээд нэг сүртэй ингээд заавал бясалгал хийх ёстой гэж яригдгүй үе. Сүүлийн үед яригдаг болсон гэхээр биднэрт өдөрт хүлээн авдаг одоо мэдээллийн хэмжээ маань маш исэн тий. Жишээлбэл одоо энийг харьцуулах юм бол би 1986 онд нэг хүн одоо жилд авдаг ч юм уу өдөрт авдаг мэдээллийн хэмжээнээс одоо 2026 онд амьдарч байгаа хүн бол 5 дахин их мэдээлэл авч байна. За тэгээд дараа нь болохоор бидний хамгийн их одоо яг энэ их мэдээллийн 90-100-д алдчихж байгаа нэг зүйл нь юу гэхээр дундаж анхаарал тогтох хугацаа тийм. Ер нь 2000 онд одоо би 2000-ад оны үед бол ерөөсөө ингээл хүний анхаарал тогтох хугацааг 10 секунд тий. Ер нь 2000 онд бол 12 секунд байсан гэж үздэг. За өнөөдөр бол 8 секунд хүрүүл их юм заяа. Одоо ийм баг болсон. Тэгээ энэ нь одоо улам бүр багасаад байгаа. Тэгээ нөгөө нэг Instagram, Facebook хөгжүүлэлт энэ төр чи ярьдаг ч хүүк гэж ярьдаг. Тэгээ эхний 3 секундыг л чи алдчих юм бол тэгэл чи нэмэ хинж үзэхгүй гэдэг шиг. Одоо бүр энэ анхаарлын хэмжээ маш их буураад байгаа. Тэгэхээр бид нэрс юмд одоо анхаарах те тунгаан бодох чадвар маань энэ хэрэгээр буурж байна гэсэн. За тэгэхэд дараа нь гэх юм бол дэлхийн хэмжээгээр одоо стрессийн түвшин одоо өссөн. Тэгэхээр энэ одоо өмнөхөөсөө одоо хитэн 2000 онтой харьцуулах юм бол бидний одоо өнөөдөр мэдэрч байгаа стрессийн түвшин бол одоо 79%-аар өндөр стресс мэдэрдэг болсон гэж байгаа байхгүй. Тэгээ энэ нь одоо жишээлбэл уг нь ингээ харах юм бол амьдрал илүү хэлбэр болсон, амьдрал илүү аятайхан болсон те техник технологи хөгжил биднэрт их олон зүйл өгж байгаа ч гэсэн нэмээд бас биднэрт бас асар их хэмжээний стресс өгж байгаа юм. Жишээлбэл энэ стресс гэдэг нь одоо тийм одоо юу гэдэг нь тийм анчин одоо нөгөө юу гэдэг бид нар хөө нэгдлийн үед ч юм уу одоо анчин төвөрлөгч үе яадаг штэ тэр үед байсан бол арслан занаас айдаг тийм юу тэгээ тэрнээс ч юм бол тэндээс гарчдаг гэсэн. Гэтэл өнөө үед болохоор бид нар нөгөө нэг санхүүгийн дарамт гэр бүлийн харилцааны асуудал энэ стрессүүд маань байнгын биднэрт одоо нэгсэндээ арслан заанд хөөгдөд байгаа юм шиг тийм мэдрэмжүүдийг өгж идэг ийм их өндөр стресстэй болсон юм байна. За эдгээрийн үндсэн суурь шалтгаан нь ерөнхийдөө гар утасны хэрэглээ буюу тэ дэлгэцийн хэрэглээ гэж үздэг байгаа байхгүй. Бид нар өдөрт 4-6 цагийг зөвхөн утас үзүүлэлтэд зарцуулж байна. Тэгэхээр энэ нь болохоор бидний мэдрэлийн системийг маш их одоо ажилуулж байна, шахамдуулж байна. Дээрээс нь асар их хэмжээний анхаарал татмагшлыг нэмэгдүүлж байна. Одоо стрессийн түвшинг бас энэ нэмэгдүүлэхэд бол энэ дэлгэцийн хэрэглээ бол одоо 1/8 одоо бидний дайсан болчиход байна л гэсэн үг байхгүй. За бид нар ер нь л тийм одоо анхаарал татмагшлын нэг тийм одоо нийгэмд одоо анхаарлыг маань ингээл байн ингээл татаал энд нэг байрлал тэнд нэг байрлал тэгэл тэрэнд ингээд бид нэр самгарсан байдлаар амьдраад байгаа байхгүй. Тэгэхээр энэ үед болохоор бясалгал нь болохоор энэ анхаарал татмагшлын үед болохоор эмчилгээ гэхээсээ илүү энэ анхаарал татмагшлын үед хэрхэн өөрийгөө зөв авч явах уу, өөрөө дөрөө тогтох уу, зөв зүйлтэй байх уу гэдэг юм дархлааг тогтоодог хэсгийг хэлээд байгаа юм байна. За тэгвэл бясалгал хийснээр тархин дотор юу болдог вэ? Тэ нейропластик буюу энэ тарих өөрчлөгдөж байгаа гэдгийг одоо эрдэмтэд гаргаж ирсэн. Урд нь болохоор эрдэмтэд болохоор хүн хэрвээ насанд хүрсэн байх юм бол тарих өөрчлөгддөг тэ бидний мэдрэлийн систем нейропсихологи дээр бол юм байдаггүй гэж үздэг байсан. Тэгсэн чинь өнөөдөр болохоор одоо нөгөө эрдэмтэд чинь тарих насанд туршдаа одоо нейроны хувьд одоо тархины нейронуудын хувьд шинэ холболтуудыг үүсгэж чаддаг. Тэгэхээр энүүгээрээ үүсгэж чадж байна гэдэг чинь нэг хүн нэгэсэндээ насанд туршдаа өөрчлөгдөж чадна гэсэн. Энийг болохоор нейропластик гэж нэрлэдэг байгаа. За бясалгал нь болохоор яадаг вэ гэхээр тархийг яг л тэр нөгөө нэг биеийн тамир шиг тасгалжуулаад нөгөө нэг нейронуудын хоорондох холболтуудыг те илүү их сайн хийснээрээ бид нэр олоо нэгсэндээ
тархины одоо биет бүтцийг одоо тархины ажиллах тэр системийг ер нь бясалгалын түвшингөөр өөрчилж чаддаг гэсэн үг. За бясалгалаар өөрчлөгддөг тэгвэл тархины хэсгүүд одоо бүх хэсэгт бас нөлөөлж чадахгүй. За өөрчлөгддөг тархины хэсгүүд нь юу байдаг вэ гэхээр prefrontal cortex буюу шийдвэр гаргах хэсэг өөрчлөгддөг юм байна. Тэгэхээр тархины урд хэсэгт байрлах энэ prefrontal cortex гэдэг нь болохоор шийдвэр гаргах, сэтгэл хөдлөлийг зохицуулах, урт хугацааны төлөвлөлт хийгээд одоо хэрэгтэй байдаг гэнэ. Тэгэхээр энэ одоо удаан бясалгал хийж байгаа хүмүүст болохоор энэ хэсэг нь ингээд зузаан идэвхтэй байдаг байна. За үүний дараа болохоор амигдала. За амигдала бол нөгөө нэг аюул байгаа хэсгийг тодорхойлдог дохио өгч шүү дээ. За энэ булчирхай нь болохоор тархины одоо аюулын хариу үйлдэлийн төв гэж хэлнэ. Стресс, уудас, айдас, уурыг одоо идэвхжүүлдэг хэсэг гэсэн үг. За энэ 8-7 хоногийн турш тасралтгүй бясалгал хийсэн хүмүүсийн амигдалагийн хэмжээ нь бол ерөнхийдөө буурч эхэлсэн. Тэгээд энэ амигдалагийн хэмжээ буурах хэрээр одоо бие махбодын хувьд одоо стресст одоо мэдээж хүн юм чинь ингээл стресстэй асуудал гарна. Тэрэнд хариу урвал үзүүлэх чадвар нь илүү сайжирсан гэсэн үг. За дараагийн нь болохоор хиппокампус гэж. Энэ болохоор тархинд байдаг санах ойн төв. За энэ болохоор архаг стресс ерөнхийдөө энэ хэсгийг юу яадаг? Одоо энэ санах одоо төвийг бол ингээ гэмтээж идэг гэх юм бол бясалгал нь буцаагаад нүхэн сэргээдэг мөн хамгаалдаг тэр зүйлийг яадаг байна. Тэгэхээр бид нар нөгөө нэг санах бай сайжирдаг байх нь шүү дээ тий. За инсула буюу дараагийнх нь биеийн мэдрэмжийг зуучилдаг. За биеийн дотоод дохиог тархинд дамжуулдаг. За бясалгалаар одоо энэ юу гэсэн үг вэ гэхээр жишээлбэл дотоод дохио гэхээр бид нэр өлсөж байна, цангаж байна, ядарч байна, нойр хурж байна ч юм уу те. Энд чинь юу ингээд дотроос ирж байгаа юм биеийн одоо ухамсараас ирж байгаа тэр дохио штэ те. Тэгэхээр энийг нь болохоор нэр бол хөвчлэн одоо орчин үед болохоор энээс нэлээд холтоод байгаа байхгүй биеийнхээ мэдрэмжээс айгүй холтоод байгаа. За энэний шалтгаан нь болохоор бас бидний боловсролын систем байгаад байна те. Ихэнх боловсролын систем чинь биеийн мэдрэмжийг ажил гэж юусоо хилдэггүй зүгээр ингээд толгой дотор л тоо бодоод ингээд шийдвэр гаргаатай ч гэдэг юм уу те. Дандаа энэ дотор ингээд юунууд гарч тэгэхээр бид нар нөгөө биеийн мэдрэмжийг айгу хоошин тавьж сурдаг. За тэгээд нэг тийм боловсролын системээр ингээд гараад ирсэн чинь араас нь энэ гар утас дэлгэцэн хэрэглээ чинь бүр ингээд нэмээд бүр айгу аюултай түвшинд хүргээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ болохоор бидний хувьд болохоор энэ одоо мэдрэмжээ буцаагаад буюу одоо биеийн мэдрэмжийг тэр зуужлагч аядлыг идэвхжүүлж одоо илүү биеийнхээ мэдрэмжийг сайн мэдэрдэг болно гэсэн. Тэгээ энэ биеийн мэдрэмжээ мэдрээд байх нь юунд хэрэгтэй юм бэ гэхээр магадгүй бид нар нөгөө өвчин эмгэгийг бүр хамгийн эцсийн шатанд хүрчихээд за бүр ингээ болохоо байсан хойно эвлэг явах биш те. Наан нь бас нөгөө жижиг тохионуудыг мэдрээд тэндээсээ ягаад одоо нөгөө эрт онцлогоонд оруулах ч юм уу те тэр боломжийг бас олгох юм байна. За тэгвэл судалгааны хувьд болохоор Харвардын эрдэмтэд одоо ялангуяа Сара Лазар гэдэг эрдэмтэд болохоор 8-7 хоногийн нөгөө түрүүний хэлсэн mindfulness буюу MBSR хөтөлбөрийг өмнө болон дараа одоо имрээ юу авсан юм байна л да. Тэгсэн чинь одоо тархин дээр бол энэ prefrontal cortex нь зузаарсан, амигдалаа жижигэрсэн, стрессийн түвшин 43%-аар буурсан байх юм бол нойрны чанар бол мэдгэцгүүц бүхэн дээр сайжирсан байна. Тэгэхээр энэ хүмүүс болохоор өдөрт дунджаар 8-7 хоногийн турш mindfulness бясалгалыг өдөрт 27 минут хийсэн юм байна. За дараа нь бол бидний тархинд байдаг нэг DMN гэдэг байхгүй. Тэгэхээр энэ default mode network те одоо нөгөө тархины одоо энэ болохоор тодорхой зүйлд анхаарал хандуулаагүй үед идэвхждэг сүлжээ байдаг. За DMN идэвхтэй үед болохоор тархи яаж ажилтдаг гэх юм бол өнгөрсөн зүйлийг дахин давтана те өнгөрсөн зүйлийг ингээл дахин давтаалan энэ дээр ингээл байна. За тэгээсэл ирээдүйд санаа зовно болоогүй байгаа зүйлийг ингээл урьдчилж таамаглал тэрэнд ингээд маш их тийм санаа зовнилаар хандна. За дараа нь юм бол өөрийгөө бусад хүмүүстэй дандаа харьцуул. Одоо цагт байхаараа те эсвэл тийг өөрийгөө бусдтай харьцуулна. Тэгээд дараа нь өөрийгөө айгүйх шүүмжлэн болоод өнгөрсөн асуудлыг эргүүлж бодно те. Тэгэхээр энэ бол судалгаагаар бол энэ сэтгэлийн ямралтай хүмүүстэй сэтгэл нь ямарж байгаа хүмүүс бол DMN-ийн хит идэвхтэй байдалтай шууд холбоотой гэж үздэг. Тэгэхээр энэ бясалгалаар бол энэ DMN-ийг маш гоё тайвшруулж өгдөг. Тэгэхээр одоо юу гэдэг нэг гэсэндээ бид нар нэг өнгөрсөн одоо ирээдүй гэдэг тийм одоо болоогүй те яг одоо байгаа аюул биш зүйлийг бид нэр ингээд дотроо ботхоор тэрийг бид нар яг одоо байгаа бодит нү эсвэл жинхэнэ болоогүй зүйлүүд ялгдаггүй учраас тэрийг ингээд тайвшруулаад ирэхээр илүү одоодоо ирж илүү бодит амьдрал дээр те илүү мэдрэмж маань нэмэгдэж илүү тайвширдаг байх нэ. За тэгэхээр бясалгал гэхээр ерөөсөө ганцхан төрлийн бясалгал гэж байдгүй гэвэл үгүй. Дэлхийд дээр маш олон төрлийн бясалгал байдаг.
За одоо жишээлбэл одоо тэр одоо Ошогийн нэр номон дээр чинь 108 эдэн арга байдаг шүү дээ. Тэг хүн гээрэл төрөх бясалгал хийж болох 100 эдэн арга байдаг гэдэг шиг ер нь бол ингээд маш олон төрлийн арга байдаг. За яг нь ерөнхийд нь ангилж үзэх юм бол хамгийн ихнийх нь болохоор focus attention буюу анхаарлын бясалгал гэж нэг зүйл байдаг. Тэгэхээр энэ болохоор ямар нэгэн зүйлд анхааралтай. За энэ амьсгал дээр анхаарч болно. Одоо ямар нэгэн дуу чимээн дээр анхаарч болно. Эсвэл ямар нэгэн мэдрэмжэн дээр анхаарч болно. Тэгэхээр яг тэр анхаарлыг тэр зүйл дээр л тогтоон барих. Одоо тэрийг хэлдэг. За энэ дээр бол сүүлийн үед хүмүүс болохоор бас нөгөө харсны усанд орох те ice skating ч юм уу те тиймэрхүү зүйл чинь бас энэ одоо анхаарлын бясалгал гэдэг хэмгэлтэд орно. За дараагийнх нь болохоор нээлттэй ажиглалт буюу open monitoring гэдэг. За энэ нь болохоор юу гэсэн юм гэхээр тодорхой зүйлгүй бүхнийг бүтнээр нь ажигладаг гэсэн. Зөвхөн одоо амьсгал биш, зөвхөн одоо мэдрэмж биш, зөвхөн одоо дуу чимээ биш. Ер нь энэ байгаа оршихуйг бүтнээр нь ажиглана гэсэн. Яг одоо энэ би өрөөнд яг одоо энэ зүйлийг хийж байхдаа одоо жишээлбэл одоо нөгөө focus attention байх юм бол энэ өрөөнд байгаа зөвхөн би нэг үнэр дээр анхаарлаа төвлөрүүлнэ те зөвхөн нэг зүйлд. Эсвэл би энэ өрөөнөөс гарч байгаа зөвхөн тэр чимээн дээр анхаарлаа төвлөрүүлнэ гэдэг бол за энэ болохоор open monitoring гэхээр нь болохоор үнэртэй, чимээтэй байгаа бүх зүйлтэй тодорхой зүйлийг одоо бүгднгийн ингэж мэдэрч яадаг тэр бясалгалыг хэлдэг байна. За энийг бол ерөнхийдөө нөгөө focus attention буюу анхаарлын бясалгалыг сурсныхаа дараа хийх юм бол илүү үр дүнтэй байдаг. За дараа нь болохоор нэн сэтгэлийн бясалгал гэж байгаад байгаа байхгүй. Нэн сэтгэлийн бясалгал энэ болохоор буудтын гүн ухаантай бас нэлээд холбогдож өгдөг. За англиар болохоор loving kindness гэдэг байгаа юм тий. За өөртөө болон бусдад тийм одоо нинжин сэтгэлээр хандах те зөөлөн хандах, өрөв сэтгэлээр хандах те. За ийм бясалгал байдаг. За энэ болохоор ерөнхийдөө бол энийг хийсэн хүмүүс бол нийгэмтэй харилцаа те сэтгэлийн тэнцвэр гэдэгт бол аюу сайн нөлөөлт юм байна те. Бусад хүнтэй харилцах. Ер нь бол одоо жишээлбэл одоо хүмүүс муу те одоо намайг ингэх гээд байгаа тийх гээд байгаа гэдэг тэр айцтай ч юм уу те бусад хүмүүстэй харилцаж чаддгүй хүмүүс байх юм бол энэ сэтгэлийн бясалгалыг бас их зүгээрээ гэж зөвлөдгөө. За үүний дараа бол visualization буюу одоо өрсөлдөлийн бясалгал гэж үздэг. За энэ visualization-ыг болохоор бид нэр яг бясалгал гэхээсээ илүү сүүлийн үед болохоор нөгөө нэг manifest гэдэг нэрээр айгүйх гараад байгаа тий. Одоо дотоодын одоо өөрийнхөө дотоод хараандаа орон зайн дүрстэй туршлага бүтээдэг одоо ямар нэгэн байдал уур чадвараа хөгжүүлэх ч юм уу те гэмтэл одоо өвчнийг эдгэх гэдэг үнийг ашигладаг тэр бясалгалыг дүрс бясалгал те одоо тодорхой хэмжээний дүрслэлийг үүсгэх. За иймэрхүү байдлаар ерөнхийдөө ангилж болно. Гэхдээ энэ нь зөвхөн одоо ийм л байна гэсэн үг биш. Бясалгал гэдэг маань өөрөө маш тийм өргөн хүрээнээс идэв байхгүй. За тэгэхээр бид нар бясалгал хийж явах үед бясалгалыг ойлгохдоо гаргадаг нэг хэдэн нийтлэг одоо тийм буруу ойлголтуудыг би бас та нарт ингээ хэлж өгмөр санагдаад байгаа хгүй. Ерөөсө бодол байхгүй байх хэрэгтэй гэсэн асуудал. Ерөөсө би бас ингээ бясалгалд ингээ сууж байгаа багш нар бодол орж ирэх хэсгүй, бодлохгүй байх хэрэгтэй. Чи бодлохгүй бол гэж дандаа тэгдэг гэсэн. Тэгээ би ерөөсө бодлохгүй болж чаддгүй байсан байхгүй. Тэгэхээр би тэр үед юу гэж боддог гэсээр би буруу юм байна, би муу юм байна, би бясалгал хийх юм биш юм байна те. Тэгсэн гэтэл яг үүндээ тэр чи ерөөсө бодлохгүй болно гэж байхгүй. Харин зүгээр л тэр нь одоо ерөөсөө энэ бодол орж ирсээр байх юм байна. Нэр харин тэр бодолтой бодохгүй байхыг л сурах хэрэгтэй. Энэ бясалгал ахгүй тэрнээсээ бодохгүй байх нь бясалгал ерөөсөө биш байсан байлээ. Энэ бол бас би маш олон жилиг ингээ өөрийгөө буруу хийгээд тань болохгүй байх гэж бодож байсан. Гэтэл ерөөсөө тийм биш байсан байлээ. Тэр бодлого болох зүйл ирэхүү тэгээ бодол цаанаасаа зогсох төлөв ирэхүүгээр ирнэ. Гэхдээ тэр чинь маш олон жил бясалгал хийсний дараа маш их удаан төвлөрсний дараа маш их зүйл хийсний дараа ирэх тэр төлөв болохоос нэг эсэндээ нөгөө нэг бид нар фитнесээр хичээлсээр хагаад нэг хичнээн жил хичээлээд би энэ ингээд нэг тийм яргаа гоё болцсон байгаа штэ тий. Яг тийм болцсон үед одоо эрэх зүйлийг бид нар одоо дөнгөж эхэлж байгаа анх удаа фитнесийн хаалгаар орж байгаа хүнээс шаардаад байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ бодлоо зогсооно гэж бити бодорой. Бодол орж ирнэ. Харин тэрийг зөв энэ бодол байна гэж ажиглаад үргэлжлүүлэн анхаарлаа бясалгал дээр авчрахыг хэлээд байгаамаа. За дараагийнх нь болохоор бясалгал гэдэг нь тайван байх хэрэгтэй, тайвшрах хэрэгтэй. Хэрвээ чи ингээд тайвширч байх юм бол одоо бясалгал чинь зөв байна гэдэг. Гэхдээ бясалгал яг тодорхой төвшин бол биднийг тайвшруулдаг. Гэтэ энэ нь яг үүндээ тайван байх нь бидний одоо үндсэн зорилго үр дүн бол биш байхгүй. Зарим одоо бясалгалын үед бол бидний дотоодын тэр хурцтмал байдлыг шууд гаргаж ирдэг тий. Тэгэхээр энэ одоо зарим бясалгал хийсний дараа ингээд нэг тийм
одоо зүрх одоо ингээд цээжэр хүндөр орох ч юм уу эсвэл одоо айгүй тийм хүмүүн гуниг мэдрэгтэй айгүй тийм уур бүрэг цогцол төрөх ч юм уу өчнөө олон төрлийн тийм мэдрэмжүүд гарч болдог. Тэгэл мэдэрч юм бол бид нар бас би бас ингээд нэг тиймэрхүү мэдрэмж ингээ анх эхэндээ бол айгүй тайвширч байгаа. Дараа нь тиймэрхүү мэдрэмж мэдрээд тухайн үеийнхээ бясалгалын багш хэлсэн чи буруу игээд чи муу игээд чи яагаад ингэж чадахгүй байгаа гэдэг. Гэтэл яг үндэ хэрвээ би үнэхээр бясалгалыг зөв хийж явах юм бол нөгөө дотоодын сүйдрүүдийг буюу тэр одоо дотоодын тэр зүйлүүдийг гаргаж ирэх нь бол хэвэн. Тийм учраас магадгүй чиний дотор маш том шарахтай одоо сэтгэл зүйн хувьд маш том асуудалтай ч юм уу хүмүүс байх юм бол одоо бас нэг багшгүй хяналтгүй шууд бясалгал хийхийг зөвлөдөг. За дараа нь болохоор надаа бясалгал зарцуулах цаг хугацаа байхгүй. Би маш их завгүй байдаг. За гэтэл яг үүндээ бол биднэрт бол өдөрт нэг 8 минут 13 минут олддог л байхгүй тий. Асуудал нь ерөөсөө цаг хугацаанд биш тий. Бид нэр ингээд уг нь бол бид нар бясалгал зориулсан тэр минут цаг хорон бүр чинь одоо бусад зүйлүүд дээр бид нар цагийг олж өгдөг байхгүй. Жишээлх юм бол ингээд бид нар тогтмол ингээд 8-7 хоног ч юм уу тий нэг хэдэн сар хийгээд байх юм бол бидний анхаарал төвлөрөл сайжрахаар бусад ажлуудаа илүү сайн хийх чадварыг нэмдэг учраас энэ бясалгалд гаргаж байгаа цаг хугацаа чинь тийм одоо тийм цагаа дэмий үрж байгаа хэрэг өртөө биш. Хүмүүс ингэдэг байхгүй надаа ингээд цаг байдгүй, надаа ингээд хийх 10 минут ч болтгүй гэдэг. Гэтэл яг өндөө өдөрт нэг 2-3 цаг хугацаа хугацсан л ээждэг байхгүй шал хэрэггүй. Тийм учраас заавал одоо энэ дээр цаг одоо тийм амар цагтай боломжтой тэ ажилгүй хүмүүс хийдэг биш. Тэд нар зүгээр л одоо тэр өөр зүйл зарцуулах, хий дэмий зарцуулах цаг хугацаагаа л энд зарцуулчихдаг л гэсэн үг. За зарим хүн нь болохоор миний тарих айгүй их тийм юу гэх тийм айгүй их ажиллагаатай тийм миний тархинд ерөөсөө зав байгуу гэдэг. Тэрний юу гэсэн үг гэхээр би толгоогоо айгүй ажиллаулдаг тийм өдөр шөнө өглөө оройгүй л би одоо нэг юм бодож идэг хийж идэг. Тийм учраас надад ингээд бясалгал би хийж болохгүй тийм миний тархи ер нь тайвширдаггүй завгүй байдаг гэдэг. Тэгэхээр ерөөсөө энэ юу гэсэн үг гэхээр байнгын тийм ачаалж байгаа тархи гэдэг чинь ерөөсөө л харин ч танд одоо бясалгал маш их хэрэгтэй байгаагийн шинж тэмдэг байхгүй юу. За энийг одоо зүүрлж хэлэх юм бол би ингээд талтар болцсон тий бохирдцсон. Гэхдээ би усанд орж болохгүй. Би юм бохир юм чи усанд орж болохгүй штэ гэж байгаатай яг адилхан байхгүй. Тэгэхээр ямар ч байсан та ингээд нөгөө тархичин сайн ажиллахгүй байгаа одоо тийм одоо ажиллахгүй биш тархи хийх ачаалж байгаа тий тархины одоо тийм шаардсан тийм ажлууд хийдэг байх юм бол харин ч одоо бясалгалаа сайн хийгээрээ. Заавал нүдэн ханад суух хэрэгтэй гэж хүмүүс хэлдэг. Би ингээд тийм суугаад тах надад цагч авахгүй завч авахгүй. Гэтэл яг үндэ бясалгал гэдэг чинь нөгөө анхаарал байдаг учраас бид нэр янз бүрийн байдлаар одоо бясалгалыг хийж болдог. Жишээлбэл явган явдаг бясалгал байна, ууланд гарахтаа хийдэг бясалгал байна, дасгал хөдөлгөөнөө хийж явахдаа хийдэг бясалгал байна, хоол идэж явахдаа хийдэг бясалгал байна тий. За өглөө босоод угаалгын өрөөндөө хийж болох бясалгал байна гэдэг. Ерөөсөө эн чинь нүд танихгүйгээр зүгээр л одоо маш олон тэр амьдралын өдөр тутамд хийдэг. Бид нар угаасаа өдөр болгон хоол идчихэл байгаа тий. Тэр идэх процессыг л бид нар бясалгал болох боломжтой. За эсвэл гэр орноо цэвэрлдэг бол гэрээ цэвэрлэнгээ тэрийг бас бясалгал болох боломжтой. Маш олон тэр боломжуудыг өгдөгөө. Тэгэхээр энэ бол тийм тусгай хүмүүс зориулсан тийм зүйл биш. Ямар ч хүнд өдөр тутмынхаа амьдрал дээр хэрэгжүүлэх боломжтой ийм зүйл ахнэ. За одоо хэдүүлээ нэг жоохон жижигэн туршилт 3 минутын анхны практика хийгээд үзэхүү. Хэрвээ та бясалгал хийж байгаа гэх юм бол за энэ бол хамгийн энгийн. За тэгэхээр бясалгал хийхин тулд хамгийн түрүүнд бид нарт юу байхаар 5 тухтай байрлал хэрэгтэй байдаг. Тэрнээс биш бид нар заавал бадамлынхаа суудлаар одоо тийм уул хатан дээр ч юм уу тийм газар шалан дээр хатуу юм дээр суух мөх шаардлага бол байхгүй. Хамгийн гол нь та сууж байгаа хөвтөж байгаа альч тохиолдолд баган нурууг тэгшгэн байх дээр анхаарна. За тэгээд тэн дээрээ та маш их тухтай байх хэвээр. Түршлэгтэй сандал ашиглаж болно. Түршлэгтэй сандлаа ингээ ашиглаад баган нуруу ч ирвэ тэгшгэн биш байх бол ард нь одоо хүнжил өвдөх ч юм уу, дэр өвдөх ч юм уу өөрийнхөө тэр 5 тухайг дүүлнэ. За дараа нь хэрвээ та сууж байгаа бол 2 хөлийн уулыг газарт ингээд нэг тийм хүрсэн байхаар ингэж суунаа. Тэгээ нэгэн дээр начихгүй. Тэгээ бас нөгөө хүлчин газраас хүндээ байж болохгүй. Хэрвээ сандалчин өндөрдөд хүндээ байх юм бол хүлэнд ороо юм ивд суун. За 2 гарыг явах гэхээр өвдгөн дээр авч болно. Эсвэл одоо цээжин дээр авч болно. За ер нь бол их тохиолдолд бол өвдгөн дээр авах юм бол их зүгээр байдаг. За гарын алгыг дээшээ доошоо оруулах айланж байж болно. За хэрвээ та туршлагатай бясалгагч байх юм бол гарынхаа алган дээр бас мутра буюу те одоо нэг гарын энэ байрлалуудыг
одоо монголоор мутар гэдэг байгаа шүү дээ. Мутра буюу тэдгэрүүдийг бас барьж болно. Хэрвээ ямар нэгэн зүйл тэрийг мэдэхгүй гэх юм бол гараа дээш, алгыг дээш нь харуулад эсвэл доош нь харуулад анилж болно заяа. За тэгээ ихэнх бясалгал дээр яг нүдэн анаа тэвэл зүгээр байдаг. Яагаад тэгэхээр бидний одоо бүх одоо мэдрэлийн системүүд те одоо сонсох, харах, үнэрлэх эдгээр юунуудаас нүд бол одоо тарих мэдрэлийн системийг хамгийн их ачаалж идэг. Нүдээр гарч байгаа хэн зүйлийг боловсруулалт хийхэд бол 3 зэрэг одоо маш том одоо системүүд ажиллаж идэг бол бусдын дээр нэг байдгаа гэж үздэг. Тийм учраас ихэнх бясалгал маань болохоор нүдэн анахыг зөвлөдөг юм байна. За нүдэн анаад тэгээд амьсгал саадгүй байдаг. Тэгэхээр миний хувьд бол нүдний шил авах их дуртай. Яагаад тэгэхээр хөнгөн ч гэсэн энэ нүдний шил чинь ингээд нэг тийм тодорхой хэмжээний энэ хамар дээр минийхтэр даралт өгч байгаа учраас жоохон тухгүй байгаад идэг. Тийм учраас одоо шилээ тайлах. За би бол цаг бууж бүх юма тайлж байгаад их дуртай. За ингээд энэ дээр их хэлбэр те зүгээр л одоо ингээд гоё өөртөө эвтэйхэн тухтай суулаа, нүдэн анлаа, гараа одоо өвдгөн дээрээ тавилаа. За тэгэл болоо. Ингээл одоо яг энэ үедээ яг энэ байрлалаа олж авсан бол энэ үедээ амьсгалаа л ажиглаж байна. Амьсгалаа л ажиглаа. Амьсгалыг заавал тийм хурдан, түргэн эсвэл удаан байлгах гэдэг шаардлагагүй. Зүгээр чиний амьсгал автомат горим дээрээ яг яаж явж гин гэдэг ажиглах. Авж байгаа юм байна. Гарч байгаа за амьсгал аль хэсгээр орж ийн те яаж би амьсгалаа авж ийн, яаж гаргаж ийн гэвэл тэрийг ажиглахад болно. За ингээд нөгөө амьсгалаа ажиглаад сууж байгаа чинь бодол ороод ирнэ. Тэгхийн бол нөгөө бодлынхоо энэ чинь бодол нь штэ гээл энэ бодол ингэж орж ирд юм байна. Бодол юм байна гэчээд тэр бодолтой уягдахгүй. Жишээлх юм бол одоо өглөөний цайнд юу идэх вэ мэдгүй гэдэг ч юм уу тиймэрхүү бодол ороод ирэх юм бол энэ бодол байна гэчээд тэрнтэй уягдаал за тийм юм ах уу юм хийх үү ч гэдэг юм уу тэг үргэлжлүүлж бодохгүй гэсэн. Зүгээр л тэрийг ажиглчихна. За ингээл амьсгалаа ажиглаад байна. Амьсгалаа тий авч байгаа, гарч байгаа тэр амьсгалыг нэг тийм хөндлөнгөөс оролцохгүйгээр тий тэрийг нэг удирдаал, урт байлгал, богино байлгах гэхгүйгээр зүгээр л ажиглаад. За ингээд болоо. Ингээд нэг зөөлхөн нүдэн ягаал. Зөөлхөн нүдэн нэг л харчих. Тэгэл энэ бол ингээд бясалгалахгүй. Энэ амар хэцүү зүйл юу ч байхгүй. Ингээд болоо. Ингээд болохгүй. Хүмүүс ингээ амар томор боддог. Гэтэл яг ийм энгийн зүйл байдаг. За жишээлх юм бол та тэгвэл одоо энийг үзсэн бол өдөр болгон 5 минут те өглөө босоод ер нь бол бидний одоо бясалгал хийхэд хамгийн тохиромжтой цаг юу гэдэг вэ гэхээр өглөө боссноос хойш 2 цаг, орой унтахаас өмнө 2 цаг. Энийг болохоор golden hour буюу яг тийм алтан цаг хугацаа те бясалгалын төлөвт маш хурдан ордог тийм одоо цагууд гэж үздэг. Тэгээ ялангуяа өглөө босонгуудаа бид нарт одоо хамгийн их садаалаад дэлгэцэн хэрэглээд байгаа шүү дээ те. Өглөө босонгуудаа утсаа үзэж те одоо сошиал медиа руу орохдоо утастайгаа холбогдохоос өмнө 5 минут зэрүүлэг тавьд юм уу яа тий тэгээд яг тэр одоо орон дотроо эсвэл орноосоо босоод тий нэг 5 минут л одоо саяных шиг амьсгалаа ажиглах тэгэл болоо. За дараа нь гэх юм бол биднэрт бас биднэрт айгүй тийм бясалгалын тухай ойлголт өгдөг. Яг хөөхөр эхний ээлжинд бид нар 3-7 хоног ч юм уу тий бясалгалаа 3-4-7 хоног ч юм уу за 8-7 хоног хэл бүр сайн байна. Тэгж хийж дуусчаад тэгээд тэр бясалгалын тухай өөрөө хийчээд практикаар үзчээд онлайн сонсож жоод тэгээ тэрийгэ бусад хүмүүст одоо тайлбарлаж одоо найздаа ч юм за би бясалгал хийж байгаа гэсэн чи ингэдэм байх тэгдэм байх энэ бясалгал гэдэг чи ийм байт юм байна. За ийм байт юм биш үү гэд. За эсвэл одоо гэр бүлийнхэндээ ч юм уу таньдаг нэг хүнд одоо эсвэл нилээд найзуудаа ч юм уу тэрийгээ л ингээд нэг яриад тахаан бол бид энийг гэсэндээ энэ бясалгал гэдэг зүйлийг илүү их ойлгох. Ер нь бол ингээд хүнд юм заах чинь хамгийн сайн сурах арга байдаг гэдэг. Тэгээд одоо би чинь бусдад юм заагаад тэндээс асар их зүйл сурдаг учраас ингээд өөрчлөлөө ингээд хийсээр байдаг байхгүй юу? За тэгээд та бүхэн маань өдөртөө нэг жижигхэн 3-5 минутын бясалгал хийгээрэй. За тэгээд хамгийн гол нь 3 минут ч юм уу 5 минут бясалгал хийсний дараа биед чинь ямар нэг өөрчлөлт ямар мэдрэгдэж байна гэдгийг ажиглаарэ. За
Өнөөдрийн хэдүүлээ болохоор бясалгал гэдэг чинь ерөөсөө л анхаарлын дадлага гэдгийг ойлголоо тий. Энэ бол шашин биш, ямар нэгэн тийм одоо тийм сүнслэг гэхээсээ илүү энэ бол зүгээр хөгжүүлж боддог хүн болгонд байх боломжтой тийм ур чадвар байт юм аа. За тэгэхээр 8-7 хоногт бол эхний ээлжинд бол бидний тархинд бол мэдгэдэггүй өөрчлөлтүүд гаргаж эхэлдэг. Тэгэхээр тууштай байдал биднийг аврах нэ. За ерөөсөө зорилго нь тайван байх биш, ажиглах чадвараа хөгжүүлэх анхаарлыг тогтоон барих тий. За бодлоод байгаа тэнх нь юусоо буруу биш. Энэ бодлоо шүү гэдгийг бодол ороод ирэхэд бодол ороод ирлээ гэх биш, харин тэрийгэ мэдээд буцаагаад амьсгалтай. Бясалгал бол юусоо цухтаах биш. Эргэж ирэх. Өөрийнхөө амьдралд өөрийн биедээ өөрийн оюун ухаандаа буцаж ирэх тэр зүйлийг хэлнэ гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол бас миний айгуу дуртай үг. Хүмүүс ингээ бясалгал гэхээр одоо нэг ахуй амьдралаас цухтаах юм шиг те, нийгмээс цухтаагаал, үр хүүхдээ хаяал, ажил төрлөө хаяал, хань ижлээ хаяал, бүх зүйл одоо хариуцлагаас цухтаагаад яваа, одоо ууланд очиж суучна гэж бодоод байдаг байхгүй. Тэр биш, харин жинхэнэ бодит амьдрал дээрээ, бодит өөрийнхөө бие дээр өөрөө дээрээ бууж ирэх тэр одоо эргэж ирэх эрэлт юм аа. Нэгсэндөө эргэж ирэх, тэгээд явандаа энэ нь өөртөө нэгдэх нэгдлийн процесс юм аа гэж би тайлбарлана. За баярлалаа.